Шинэ оны мэнд автоматтай аппликейшны харилцагч нартай мэдээлэл өгөхөөр видеого эхлүүлье. За, энэ 7 хоног дээр би танаас нэг хэд хэдэн асуулт асуумаар байна. Яагаад тэгэхээр автоматтай аппликейшнийг тойроод нэлээд олон асуудлууд их гарч иж байна л да. За, хамгийн ихний асуулт бол ерөн хөрөнгөний зах зээлийн ерөн хэр хурдтай вэ? Энэ хурдыг шинээр хөрөнгө оруулалт хийж байгаа эсвэл хуучин харилцагч нар маань ерөн яг яаж сэтгэл зүгөө бэлтгэх ёстой вэ? Манайдар мэдээлэлүүд аяг их орж иж байгаа. Энэ дээр ерөн харилцагч нарын хувьд бол банкнд хөрөнгө оруулалт хийж байгаатай яг адилхан сэтгэл зүй бэлтгэлтэй байна уу гэж бол харагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр таны хувьд зөвлөгөө өгье гэвэл хөрөнгөний зах зээл хадгаламж биш ээ. Тий. Банкнд мөнгө өгж байгаа, банкнд мөнгөө зээлж байгаа. Тэгээ банк цаанаа харилцагчаас зээлээд авсан мөнгөөрөө бараг л дураараа юм хийж болно. Яг цаанаа хуулийн заалтууд байгаа. Гэхдээ хэн зээл өгөх үү, хэдийн хэмжээний зээл өгөх үү, хэдэн хүү авах уу тэдний шийдэл. За. Тийм учраас зөв банкнд мөнгө өгчөөд тэгээ алгуулж болно. Хөрөнгөний зах зээл бол өөр. Тийм. Сайн компаниуд байгаа. Муу компани, буцаага сайн компани болдог, сайн компани мууддаг, ашигтай компани гинт алхалтай болоод ирдэг. Тийм учраас ер нь бол мөнгөө аль компанид өгөх, тэ ямар компани хувьцаа авах, ямар зах зээлийн хөрөнгө оруулалт хийх, ер нь бол байнгын идэвхтэй байх хэрэгтэй. Малтай яг адилхан. Тэ ер нь үйл болох гэж байна уу? Тэ аль уулын ам, тэ ногоо сайтай юм. Аль өвлжээ яриа дулаах юм бэ? Тэрэндээ мөнгөндөө жоох хариуцлагатай байхгүй бол чадахгүй бол эсвэл хүсэхгүй юм бол автомат бол битгий хөрөнгө оруулалт хийгээрэй. Тэ. Миний зүгээс аппликейшн руу 7 хоногт нэг удаа ороод нэг 2 минутын видео үзээд тэгээ зөвшөөрөл өгөөд эсвэл татгалцаад миний хувьд бол easy амар. Айгүй амархан юм. Машин дотор суугаад зогсоол хотын төвлөрөөд ирээд нэг гэрэн дээр гас зураад өдрийнхаа талаа эндээ зарцуулаарай гэсэн юм юус байхгүй. Тэгээд тиймэрхүү юм хиймээргүй байгаа хүмүүс шүү дээ. Банкны хадгаламж илүү тохиромжтой. Эсвэл үйл хөдлөлийн хөрөнгө оруулалт илүү тохиромжтой. Гэхдээ энэ хөрөнгөний зах зээлийн өгөөж өгөх магадлал илүү өндөртэй. Гэхдээ тэр зах зээлийн салхин илүү хурдан ийш тийш савлдаг, эргэдэг. Тийм учраас энэ дээрээ илүү анхааралтай байх хэрэгтэй, илүү нүдэ анцсан жолоодч болохгүй үргэлж ингээ харах хэрэгтэй. Ядаж 7 хоногт нэг удаа аппликейшн руу ороод тий зөвлөмж байна уу? Ямар нэгэн байдлаар багц дотор өөрчлөлт орсон байна уу? Хянаад явах шаардлагатай. Тэгээд тэрийг хиймээрг байгаа чадахгүй юм бол манай автомата дотор бас 12 сарын хугацаатай ганцхан бондын багц байгаа. Тэр дотор ямар ч өөрчлөлт орчихгүй. Юм хөрөнгө оруулалт хийгээд унтаж байгаа. Тийм. Гэхдээ тий долларын хөрөнгө оруулалт, валютын хөрөнгө оруулалт хадгаламжаас илүү өндөр өгөөч авмаар байгаа юм бол 7 хоногт доор хаяж нэг удаа аппликейшн руу ороод хамгийн сүүлийн version байна уугүй юу App Store дотор хаяа нэг апдейт хийгээд тэр ч бас 30 секундын ажил. Тэгэл ерөөхдөө юм өөрчлөгдсөн байна уугүй юу хараал тэгэл бол. Тэгэхээр нөгөө Монголдо ерөнхийдөө нөгөө анхдагч гэж хэлж болно шүү дээ. Автоматаа бол хөрөнгө оруулалт хийж байна. Тэр хөрөнгө оруулалтын савлгаа явагдаж байна. Тэгэхээр тэрэндээ нөгөө харилцагч нарын зүгээс орж иж байгаа яг нэг асуултан дээр бол тулгуурлахад нэлээд автоматтай аппликейшндээ хөрөнгө оруулалтаа хийчихсэн. Тэгсэн мөрчлөө сүүлийн үед бол нэлээд олон удаагийн давтамжтай суулгаж гин, устгаж гин, дахиад апдейт хийж гин, зөвлөгөөгөө авч гин. Тэгэхээр тэр болгон дээр одоо тэ цаашид бол байнгын давтамжтай энэ хөдөлгөөнүүд бол савлж орж ирнэ. Тэгэхээр энэ дэр сэтгэл зүгөө маш сайн бэлдээрээ хөрөнгөний зах зээл гэдэг чинь өөрөө байнгын савлгаатай бүтээгдэхүүншүүл гэдэг зүйлийг бас хэлмээр байгаа юм тийм ээ. Тийм юм байгаа хгүй тэр автомат руу хөрөнгө оруулалт хийсэн мөнгө нь эдэр хотын мөнгө биш. Автоматагийн мөнгө биш. Харилцагчийн өөрийнх нь нэр дээр үүсэж байгаа данс. Цаана бас голомт банкны кастодийн хэлтээс бас харилцагчийн дансны үйлдвэрлэл тухайн харилцагчийн үнэт цаас бондуудын давхар хийнэ явж байгаа байхгүй юу. Тийм учраас энэ ямар нэгэн байдлаараа бид нэр зөвшөөрлөхгүй ямар ч арилжаа гүйлгээ хийх эрхгүй. Тийм учраас та эдээс айгу ядаргаатай хаяа энэ зөвшөөрөл авах ёстой. Яг юм бол та эдийн хөрөнгийг захиран зарцуулах эрх биднэрт байхгүй. Тэр эрхийг ийм захиалгаараа ийм зөвшөөрөл дарсан үйлдэлээрээ та эдээс заавалж авах ёстой. Тийм учраас
аппликейшн руу заавалчгүй тий сартаа доорож нэг удаа чадах юм бол 7 хоногт нэг удаа ороод апдейт байна уугүй юу гэж харж явахгүй бол тий одоо нэг жил алга болчоод тий ямар ч зөвшөөрөл биднэрт өгөхгүйгээрээ тэгээд хувьцаатай вакцин сонгоод тий 6 юм 12 сарын дараа хөө өдөр одоо миний хувьцаанууд нь яачваа тий тэгээ би өөдөөс чинь таны өөдөөс юу гэж хэлэх юм бэ гэх юм бол зөвлөгөөнүүд нь орсон та нэг бол татгалцсан эсвэл хүлээж аваагүй тэгээ бүтүүлгээр хэлэхэд зүгээр хогчин гэж хэлэх хэрэгтэй байхгүй юу. За тийм яг бас яг тиймэрхүү зүйлүүд бол болж байна. За хоёр дахь асуулт нь болохоор за таны сүүлийн үеийн одоо контентууд байгаа шүү дээ тийм. За өөрийн үндсэн нөгөө Идрот гэдэг сошиал суваг дээр бол нөгөө ерөнхийлөгчийн сонгуультай мэдээлэл нэлээд олон удаагийн давтамжтай бол орсон байгаа. Гэхдээ энэ талаар бол үндсэн одоо автоматагийн хэрэглэгчнэр бас мэдээлэл жоохон тааруу байна уу гэж бол харж байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой буюу Дональд Трамптай холбоотой мэдээллүүд одоо ингээд нэлээд шууглаа. Тэрнтэй холбоотой хөрөнгөний цацал хэрхэн яаж савлагдав? За энэ савлж байгаа процесс маань буцаагаад одоо манай автоматтай аппликейшны харилцагч нарт яг яаж нөлөөлөв гэдэг талаар 16 оноос 20 оны хооронд Дональд Трамп ерөнхийлөгч байх үедээ ерөнхийдөө савлгаа ихтэй байсан. Хятад улстай алдсан, тий? Мексик хөрштэй, Канада хөрштэй, Европтой, за Оростой бас алдсан. Европ бүр анханасаа 2017 он юу хэлж ирсэн бэ гэх юм бол НАТО-д бид нар хэтэрхий их мөнгө төлж байна. Тэ Германд юу гэж хэлсэн бэ гэх юм бол та нар хамаг эрчим хүч тий газ нефтээ Оросоос авч ирнаа чинь аюултай юм байна. Гэх мэтчлэн янз бүрийн юмнууд явж исэн. Тэгээд Дональд Трамп чимээгүй хүн биш тий ерөөдөө салхи оруулдаг, шуурга үүсгдэг. Тэгээд энээсээ болж юу үүсдэг бэ гэх юм хэлбэлцэлт үүсдэг. Зах зээл дээшээ доошоо савлдаг. Одоо тэгээ миний YouTube контентыг үзсэн бол Канадын ерөнхий сайтыг алгацаар агаад ажлын байраас нь хөөгөө гаргацсан шүү дээ. За энэтэй холбоотой бас Канадын доллар унлаа. Канадын хөрөнгийн зах зээл бас унлаа. Гэх мэт чинь иймэрхүү өөрчлөлтүүд одоо байнга орж ирнэ. Гэхдээ 2016 оноос 2020 оны хооронд энэ салхи шуургыг зөв ашиглаж чадах юм бол хэлбэлцэл юу үүсгдэг юм бэ гэх юм бол үн хашны зөрүү үүсгдэг. Үн хашны зөрүү нэг талдаа алдгал үүсэх боломжтой, нөгөө талдаа бас ашиг үүсэх боломжтой. Тийм учраас тийм ерөөдөө хөдөлгөөн оруулж байгаа. Тэгээ автоматаа ямар зорилготой юм бэ гэх юм бол хөдөлгөөн зөв талдаа таамаг оруулаад тэр хөдөлгөөнөөс ашиг олох гэдэг учраас би ерөөдөө Трампын ерөнхийлөгч байх эх 4 жилийн хугацаанд нэлээд happy байна. Сайхан салхи байхгүй юм бол нөгөө усан онгоц маань тий юу н дүүрэхгүй шүү дээ. Нөгөө салхигүй орчинд ийш тийш явах боломжгүй. Тэгээ салхи би бол гоё олно л гэж харж байна. Гэхдээ савлна тий дөнгөж сая автоматикийн багц руу ямар хоёр хувьцаа оруулсан бэ гэх юм бол Alibaba, Tesla гэдэг хоёр компаниг маш бага дүнгээр оруулсан байгаа. Тийм маш бага хувиар оруулсан. Яг маш бага дүнгээр оруулсан байгаа. Яагаад вэ гэх юм бол магадгүй тий эх 3 сарын хугацаанд энэ Америкийн хөрөнгөний зах зээл энэ S&P 500 Dow Jones гэх мэт чинь технологийн хувьцаанууд нь навс унж магадгүй. Эсвэл өндөртэй. Хэлбэлцэл өндөртэй. Эрсэл өндөр биш. Гэхдээ өргөжлүүлээ пуужинд ч магадгүй. За пуужинд чих юм бол харилцагч нь юу ч хэлэх юм бэ гэвэл эдрээ ягаад Tesla аваагүй юм бэ? За буурчих юм бол яг адилхан эдрээ ягаад Tesla авсан бэ гэж надаас асуух байхгүй. За баг дүнгээр оруулж байгаа шалтгаан юу юм бэ гэх юм бол өргөжлүүлээ пуужиндаа явчих юм бол ядаж жоохон Tesla авсан байгаа, жоохон Alibaba авсан байгаа. Гэхдээ хамаг мөнгөөр аваагүй. За тийм учраас баг дүнгээр авсан. Пуужиндаа явчих юм бол ядаж хідүүлээ бүрхэн ашиг хийнэ. За навс унчих юм бол тэ бүр гоё. Окей. Одоо авсан байгаа жоохон Tesla, Alibaba байна шүү дээ. Эдрээ миний энэ вакцины 5% дээр амар том алдгал үүслээ. Үгүй. Юу хийх юм бэ гэх юм бол тий нэмж авнаа. Тэрнээ бэлэн байгаарай. Окей. 5% маань ингээд одоо пуужиндаа явчих юм бол би л жоохон муухай царайлна. Яг гэх юм бол би Tesla, Alibaba-гийн хувьцаа бүр хямдхан үнээр авмаар байгаа. Яроол дээр нь түүмээр байгаа. Тий? Яроол нь хүрдэн хүрээд ирээсэ гэж хүлээж байгаа. Тийм учраас энэ Tesla-гийн хувьцаан дээр ирэх жилийн хугацаанд тий 50% алдгал гарч ирч магадгүй. Гэхдээ тэр өдөр бол миний баярын өдөр. Ягаад вэ гэх юм бол үлдсэн мөнгөөр хөрөнгө олт хийгээгүй мөнгөөрөө тий тэр айгуугаа хямдралт зарлцсан хямдхан хувьцаануудыг бүр ингээд
бөөнөр нь шүүрээд авна. Тэгэхээр яг түрүүний нэг хашиг харж байна гэдэг чинь шүү дээ. Унахыг хүлээж байна. Тэгэхээр яг энэ дээр бас нэг зүйлийг хэлэхэд яг сүүлийн хэд хэдэн өдрүүд дээр бол нөгөө харилцагч нарын худалдаа авалтын захиалга орохгүй бас нэлээд шүүмж дагуулсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар яг ямар тайлбар өгж байгаа вэ гэхээр яг одоо худалдаа авалт хийхэд тохиромжгүй байна. Тийм учраас бид нар одоо үед ажлын 2-3 хоногийн дотор худалдаа авалтын захиалга хийнэ гэд маш хурдан хугацаанд яаралдаа пам гэл ингээл аваад авах гэхээс илүү яг одоо мөн үү цаг нь мөн үү гэдэг байдлаар бас хугацаа гарсан байна. Тийм одоо жишээлбэл оны өмнө 12 сарын 28, 29, 30-нд Tesla руу авсан бол $480 нэг хувьцааг нь авах байсан. Тий. За тэгээд дөнгөж сая хэдүүлээ ямар ханш дээр авсан бэ гэх юм бол $400-аас $410 авсан. Тэгээд энэ эдрээ миний мөнгийг одоо хурдхан шиг хөрөнгө олт хийгээч гэх юм бол би үгүй гэж хэлнэ. Тий. Яг гэх юм бол Tesla-гийн хувьцаа сая нэлээд пуужинтлаа. Окей, бондн дээр маш бага хэмжээний хүү алдлаа. Гэхдээ эсрэгээрээ Alibaba-гийн хувьцаа, Tesla-гийн хувьцаа, за тэгээд биткойны эсрэг явдаг BITI-ийг маш боломжийн үнээр шүүрээд авсан байгаа шүү. За BITI дээр та тий одоо LED-ний 8-9% ашиг хийсэн байгаа. Тий. Тэгэл айгүй харамсалтай шүүмж айгүй их ирдэг. Гэхдээ баярлаа гэж юусоо хэлдэг юм аа. Та нар Тэгэхээр яг энэ нөгөө асуулттай тулгуурлаад одоо бид нар нөгөө автомат аппликейшн байгаа шүү дээ тий. Автомат аппликейшн. Гэхдээ энэ дээр бас нэмээд нэг юм хэлчихье заяа. Энэ нөгөө хөрөнгөний зах зээл рүү ингээ мөнгөтэй орно гэдэг чинь шопинг центр руу ороод хурдан шиг мөнгөө зарцуулъя гэж юусэн биш байхгүй юу? Яг нэг дэлгүүрийн гадаа ингээ зогсох, хаяа ингээ зогсох шаардлага гардгийн. Тэгээ хямдрал хийзээ гарч ирэх юм бэ гэд тэгээд хувьцаан дээрээ хамгаална хаяа юу ч хийхгүй хүлээх нь амар хэрэгтэй байдаг байхгүй юу? Тийм учраас сая нэг 5-аас 7 хоног хүлээсэн. Тийм ажил. Тэгээд энэ хугацаанд бүх авмаар байгаа хувьцаанууд нь буурсан. Тэгээ илүү хямдханаар авсан. Дундуур нь жоохон бонд нэрээ хүүгийн алдгал үүссэн. Гэхдээ эсвэргээрээ хувьцааны одоо худалдаа авах ханшин дээр зүрхээ хэд нуглаад авсан байгаа. За тэгэхээр нөгөө хамгийн ихний асуулттайгаа бас нэг уяад нэг асуулт асуумаар байна. Юу гэхээр автомата аппликейшн дээр одоо багцын нэг өөрчлөлтүүд явагдсан. Тэгэхээр энэ одоо өөрчлөлтүүд маань мэдээлэл зэсний зөвлөгөөн дээр эхний зөвлөгөө орлоо, хоёр дахь зөвлөгөө орсон. Тэгэхээр энэ зөвлөгөөнүүд яагаад яг заавал шинэ жилийн өдөртөө давхцаж зөвлөгөөнүүд орж ирсэн бэ? Энэний үндсэн тактик нь. Тэгэхээр энийг мэдгүй хүмүүс аягүй олон байгаа байхгүй? Хөрөнгөний зах зээл баярууд төр тоохгүй. Автоматикийн багц байна шүү дээ. 2022 оны 8 сараас ахуулаад энэ жилийн 11 сар хүртэл нэг ч өөрчлөлт гарч ирээгүй. Тийм. Яг гэх юм бол сонгосон юмнууд аягүй хөөрхөн өсөөл яваад байсан. За 2 жил дараалан S&P 500 жишээлбэл 30 ойролцооныг 20-оос 30% өсөлт үзүүлсэн. 22 онд бараг 30%, 23 онд бараг 30%, 24 онд ч гэсэн аягүй том өсөлт үзүүлсэн. Энэ бол ерөөхдөө тийм эрүүл биш юм биш аахгүй. Тийм учраас ерөөхдөө оргил хүрсэн юм шиг надад харагдаж байгаа. Одоо дахиад нэг жоохон өсч магадгүй. Гэхдээ ер нь бол автобусаараа явсараагаад заавалчгүй эцсийн буудал хүртэл явах. Хамгийн гол нь эцсийн буудал хэзээ юм бэ мэддэхгүй. Тэгээ хамгийн гол нь эцсийн буудал нэг жолооч нь за hey guys эцсийн буудал дээр хүрсэн шүү. За одоо бүгдээрээ ааж маажмараа тий өөрийнхөө аюулгүй байдлаа бодоод буугаараа биш зүгээр ингээд хаднаасаа зүгээр унцдаг байхгүй. Тэгээ дил. Тийм учраас эцсийн буудал хүрсэн үгүй юу? Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ харахад таамаглахад за дөхцөн байна. Хэдүүлээ одоо автомобилоос бууя. Тэгэл ямар өдөр юм бэ? Одоо ингээ үзчихье заяа. Эдрээ чи яагаад бидний хувьцааг зараагүй юм бэ? Шинэ жил байсан болохоор. Тийм бол хүмүүс юу нэ гэх байхгүй юу? Тийм баярлалаа. Тэгээ эсэргээрээ заяа. Шаардлагатай юм бол заяа та хэдийг шөнийн 5 цаг хүртэл ч гэсэн сэгсрээд дууднаа. Та хэдийн хөрөнгө аюулгүй байдал орцсон байгаа юм бол. Окей. За тийм учраас шинэ жилээр яагаад багц өөрчлөж байгаа гэдэг гоншихонсон харилцагч тий нэг жоохон тархи асаагаарэ. Яагаад ийм юм ярьж байгаа юм бэ нэг сайн бодоо үзье. Жишээлбэл нэг малчид өөрийнхөө малаа ингээд
хариуцуулсан. Тэ. Тэгэл 1000 малаа өгсөн. Тэгсэн чинь ингээд тэр грейд малчин яг 12 сарын 30-нд залахгүй заяа. Тэгснэ 1 сарын 2-нд хей оёко тэ чиний 1000 малны 800 зөвлөлтөө өгсөн шүү гэх юм бол. Чи яагаад надад хэлээгүй юм бэ гэсэн. Яа шампанск тортой идчихсэн бах та гэж бодсон юм аа. Үгүй баха. Тэ. Тийм учраас яа тайдын унтж гин үү баяр өдөр байна уу хамаагүй мэдээлэл оруулнаа. Тэгээд цаг нь болцсон бол цаг нь болцсон. Тэгээд бас сүүлийн байдлаар одоо нэг хөрөнгө оруулалтын буюу одоо манай гадаад хавцааны санхүү эрхчлэлийн ирээдүйн хөрөнгө оруулагч гэсэн одоо урт хугацааны хөрөнгө оруулалт хийсэн байгаа хүмүүсүүдийн гадаад хавцааны эзлэх хувь хэмжээний 25-30% дээр за Америк нэгдсэн улсын засгийн газрын бонд авагдсан байна. Яагаад авах болсон шалтгаан? Тэгээ яагаад одоо гэж? Багцуудын 30-аас 40%-аас валютын хөрөнгө бол байх ёстой гэж би өөрөө үздэг. Яагаад вэ гэх юм бол Монголын төгрөг маань угаасаа ингээл үнцний алдаал явуулдаг юм. За тийм учраас доллар байх ёстой. Окей. Тэр өмнө авч ирсэн S&P 500 Dow Jones гэх мэт шин хувьцаануудын өсөлт нь ханцаа тий. За өөр хувьцаанууд тухайн үед нэг харагдсангүй. Тэг яг ийшээ оруулъя гэсэн юм байхгүй. Гэхдээ долларын хөрөнгө оруулалт үргэлжлээд хийх ёстой. Хугацаагүй байх ёстой. Окей. Шууд нэг өдрийн тод зарах боломжтой байх ёстой. За нэмээд бас жоохон хүүгийн өгөөж өгөх ёстой. За юу сонгосон бэ гэх юм бол 3 сарын хугацаатай засгийн газрын Америк засгийн газрын бонд хамгийн эрсдэлгүй шууд зарч болно. Тэгээ сар болгон айгүй жоохон хүүгийн орлого орж ирнэ. За айгүй жоохон. Тэгээ бараг 0.1 хэд тий хамаагүй. Тэр хүүнийх хамаагүй заяа. Гэхдээ гадаад арилжааны дансан руу ингэ шилжчихсэн мөнгө. Одоо жишээлбэл Монгол руу буцаагаад татаад энэ Монголын нэг төгрөгийн данс юм уу долларын дансан дотор хөвтчихээл заяа. За буцаагаад валют руу шилжүүлнэ. За буцаагаад гадагшаа шилжүүлнэ. За тэгээд хөдөлгөөнд оруулахад айгүй хэцүү. Дундуур баахан шимтгэл явна. Тийм учраас айгүй хурдан зарагдахаар засгийн газрын үнэт цаас руу оруулсан. Жохон хүүгийн өгөөч байгаа. Тэгээд юу хүлээж ийна гэх юм бол хямдрал зарлагдах юм уу үгүй юм уу? Тэр түрүүний тактик байсан шүү дээ. За окей. Тасгийн хувьцаа жоохон сейл зарлалчлаа авъя. Alibaba-гийн хувьцаа бас тэглээ. Биткойн унах гээд байна. Бас жоохон хийчихье. Одоо юу хэлээд байна гэх юм бол энэ S&P 500 Dow Jones энэ хөрөнгөний зах зээл маань наф сунаад эхлэх юм бол тий тэндээс бас ашиг их боломжтой. Гэхдээ тэрнэр хурдан хөдлөх ёстой. Тийм учраас хамгийн хурдан хөдлөх боломжтой зогсоолт нь тавьсан. За тэр зогсоол маань ч гэсэн бага цэргийн хүүгж байгаа Монголын тийм банкуудын хадгаламжаас баг 2 дахин өндөр хүү бас өгж байгаа шүү. Тэгээд зүгээр хүлээж байгаа. Сэл зарлах нь үгүй юу? Тэндээ хүлээж байгаа. За тэгээд сэл зарлагдаад эхлэх юм бол та тийм мөнгийг шууд ажилд оруулна. Тэр бол төр зүрийн маневр. Одоо нэг төр зүрийн аюулгүй хадгалах сав гэж байна. Жижиг өгөөжтэй хадгалах сав. Тэгээд энэ хэр удаан тэндээ хэвтэх юм би сайн мэдэхгүй байна. Тэ. Ерөнхийдөө хөдөлгөөн тодорхой болоод ирчих юм бол. За тэгээд та хэдийн дунд ч гэсэн одоо миний мөнгө 2 сар ингээ Америкийн засгийн газрын бонд дотор мөнхөрлөө яагаад байгаа юм бэ? Сейлэн зарлагдаагүй учраас тийм байгаа. Цаагц нараа тэгээд нэг юм байгаа Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс энэ хадгаламжнаа дэндүү дасцсан. Өдөр болгон сар болгон ингээ хүүн хоригдлогддог, савлдаг, гинт хөдөлдөг зах зээл дээр тийм юм байхгүй. Тэ? Одоо жишээлбэл би бас юу хэлж байна гэх юм бол энэ биткойн нафс унахыг хүлээгээд байгаа байхгүй. Гэхдээ энэ бол энийг жил болгон жилийн хугацаанд өдөр болгоныг баг багаараа ундаг байхгүй. Пам гэж унцдаг байхгүй. Тэгээд бүтэн жилийн өгөөж хідүүлээ энэ багцууд дотор шүү дээ. Магадгүй 2-3-7 хоногийн дотор хийч магадгүй. Тэгээ маш хурдцтай шийдвэр гарч магадгүй. Тий. Тэгээд тийм учраас нөгөө салхин гэд ирэх шүү дээ байхгүй. Тэгээд тэрнээ бэлэн байх хэрэгтэй. Тий. Тийм учраас таад бас app аягуулсан харах хэрэгтэй. Тэгээ энийг ингээд далимдуудад хэлэхэд автомат аппликейшн хэрэгжилж байгаа хүмүүс маань одоогоор миний яг датан дээр бол 800 орчим хүн бол багцаа шинжлээгүй за тэгээд гадаад тавьцны ETF-үүдэд зараагүй байгаа бол яг одоо энэ ярьцлагыг сонсож байгаа бол яг одоо солиод өгөөрэй бас мэдээлэл хамгийн сүүлийн байдлаар нэг апдейт хийгээрэй гэдэг энэ сануулмаар байна. Тэгээд заавалчгүй одоо миний контентыг байнга үзэх шаардлагагүй. Гэхдээ 7 хоногт нэг удаа тэр контентын эхний 2 минутын дотор
томоохон анхааруулгыг оруулчих байхгүй юу. За тэгээд миний хоолооноос залхацсан тий надад дургүй хэрнээ зүгээр өндөр өгөөж авмаар байгаа юм бол окей болно асуудалгүй. Гэхдээ заяа хаяа 1 минут 2 минут үдсэж байгаарэ. Тэгэл за окей аюул нэг ямар нэг мэдээлэл гарч ирээгүй юм байна. Окей ямар ядгатай ярьдгийг тэг унтраач. За, автомат application ер нь цаашдын дараагийн бодлого яг ямар бодлоготой байгаа вэ? Ер нь дараагийн алсын хараа нь юу байгаа вэ? Одоо яагаад гэхээр энийг манай хөрөнгө оруулж байгаа маш олон харилцагч нар маань автомата гэдэг тэ нэг юм байгууллага дотор ороод энэний одоо хөрөнгө оруулалтын өгөөжийг авч байгаа хүмүүсүүд маань. За тэгвэл эдрийн дараагийн нөлөө юу байгаа бол за автоматагийн дараагийн яг процесс хаашаа шилжих гэдгийг яг тийм сонирхож байгаа болоо гэж бол харж байна. Илүү өндөр өгөөж. Тэ. Би юу хүлээж байна гэх юм бол Европын эдийн засаг нуурахыг хүлээж байгаа. Герман, Франц, Английн засгийн газар дампуурах байх. Засгийн газрын бондууд нь 0 хүрэх байх. Банкны сектор нь бас хог дээр өсөх байх. Японы засгийн газар бас яг адилхан. Тэ. Тэгээд тэр том савлгаанууд гарт амар том давлгаанууд маш том салхи иргэн үлээн тэрийг хүлээж байгаа. Тэ. Тэгээд би хувьдаа өөрийнхөө багцаа удирч байгаа. Яг энэ хөрөнгө ололтоор. Тэгээ би өөрөө цүм хиймээр байна. Тэ. Салхины зүйд таагаад чадах юм бол цүм хийн. Тэгээд би өөрөө урт хугацааны шуналтай манай автоматын харилцагч бас яг адилхан. Тэгээд энэ савлгаатай үеийг жоохон зөрөгтэй, жоохон хүлээцтэй, жоохон төвчээртэй амар том шалгуур гарч ирнэ. Тэ? Одоо Европын санхүүгийн зах зээл нь өндрөөд ирэх юм бол гамшиг болно заяа. Тэгээ хүмүүсийн тэнд сандраад эхэлнэ. Сэтгэл зүйн хувьд бол амар том дарамт гих мэтчлэн. Тэгээ энийг ерөөхдөө зөв ингээд тэ давж чадах юм бол ард нь шагнал айгу өндөр тэрийг л хийх гэл явж байгаа. Тэгээ автоматын зорилго бол яг энэ одоо шуургатай үеэр гайд маягаараа тууштай байгаараа хүүтэн байна мэдж байна тий. Дахиад жоохон урагшаа яваа гэсэн л юм. Тийм л юм хиймээр байгаа. Тэгээ тэрийг л хийн. Тэгээд 2032 он хүртэл энэ томоохон хөдөлгөөнүүд нь дуусах байгаа. 2032 он хүртэл. Тий. Аха. Тэгээд тухайн үед би өөрөө хэд хэдэн техниктэй л сайхан суучмаар л. За ингээд ярьслага айгуу гоё болж өнгөрлөө. За тэгээд үргэлжлүүлээ та аппликейшныг шалгаарай, зөвлөгөөгөө нэг сонсоорой. За мөн хөрөнгө оруулалтын зөвлөгөө үйлчилгээгээ өглөөс 6 цагийн хооронд хурж ирээд аваарай гэж хэлээ. 75 00. Аа. За баярлалаа.